2 3 жилийн өмнө тийм харж лээсэн. Гэтэ ерөөс тоод гэсэн чи одоо хүмүүс яг гид тэрийг ингээм амар сэвэд байгаа байхгүй. Тэр надад амар хүндрэлтэй жоохон ядрагатай санагдаад гэх юм уу. Ингээ тэрний талаар жоохон байж байгаа ярий зэ. Одоо яг гоё юм одоо ярий. Бит хоёр одоо 4 сарын 4-нд шинэ клип хийсэн клипээ цацсан. Тэрнээс өмнө болохоор миний нэг соло хипхоп тууны нэг клип цацагдаж байгаа. Тэгээд дээрэс нь 4 сарын за 10 хэдэн байна уу 20 хэдэн ч байна уу. Тэгээд ингээ бит хоёрын дахиад дараагийн клип гараад ер нь ингээ амрах зардал өгөлгөөгөөр ер нь гой сонсогчдроо 10 жилийн аваараа баярлуулъя гэж бодоод бас гой доонууд хийсэн доонууд дээр клип хийж байгаа. Тэгээд 4 сарын 4-нд яагаад цацж байгаа вэ гэхээр ер нь бас би одоо ингээ 28 хүрч जैन. Тэгээд манай хамтлаг энэ жил 10 нас хүрч जैन. Тэгээ 10 насныхаа өөрийнхөө 28 насны төрсөн өдрөөр яг ингээд гоё сонсогчдроо баярлуулаад дууд цаад клипээ цаад тэнгүүтлээ тикетээ цаад тэгээ ингээ гоё одоо монолог гэж ядэн штэ. Яг тийм цацыг гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгээд дээрэс нь тоглолтноос өмнө байна уу, ер нь дараа ч байна уу, ер нь битээр ямар ч арга хэмжээнд оролцохгүйгээр одоо яг өөрсдийнхөө тоглолтод одоо 100% анхаарч ерөөсөө тэгж явна гэж бодож байгаа. Тэгээд тэр нэг Сокогийн асуудлыг болохоор би миний одоо зүгээр яг өнцгөөс гэх юм бол 2019 онд зааж манай найзынх нөгөө Сити их сургуулийн аргашаа нэг 2 юм босоо юм байраад өгөхгүй 9 давхар 10 давхар багчлаа. Тэгээ манай найзынх тэнд идвэсэн. Тэгээд би тэдрээс тийж сонсч байсан байхгүй найзуудаасаа. Сокогийнх трансгендер Сокогийнх идэв штэ. Өөрөө бодлоо Blues Games гэлтэй худлаа гэрэн тэнд л идвэсэн штэ. Тэгсэн чинь бид нар жоохон ууцсан. Тэгээ би юусоо огт амсаагүй байжгаад тэгээ нэг мотоцикл ундаг байсан. Тэгээ мотоциклынхаа дуулахыг барьсан. Лифтээр ингээд буужсан байхгүй доошоо нэг давхарлаа. Тэгсэн чинь эхлээд ер нь ингээд лифтнээсээ бууж байгаа хүнийг буулгаад дараа нь суух хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь яг ингээд буух гэжсэн чинь 19 оны төгсгөл авцаа шүү дээ. Тэгсэн чинь буух гээд ингээд байжсэн чинь нэх өндөр масктай хүн зогсчихсан байхгүй. Тэгэхээр би зам тавьж өгөхгүй бахтаа гингүүтлээ хажуугаар нь жоохон шүргээ гарчихгүй. Тэгээд гараад нөгөө орчныхын хаалгаруу нэлээд хоол алхаад явж байгаад яг конопын дараад гарах гэжсэн чинь хойноос зайлуу ч юм уу тагжгараа шаатын тэнгүүт нь би өстэй шууд цочоод чөтгөр шулам юу лээс сайн эмхтэн хүн байсан мэт юу чөтгөр шулам блээ гэд эргээ харсан чинь шууд надад муухааран готлаад лифт рүү орцоохгүй. Тэнгүүтлээ би гадаа гарч иж тамхи хасааснаа нэрээ энэ Соко идэг гэдээдсэн трансгендер Сокогийнх байдаг гэдээдсэн. Юу чөтгөр шулам байх вэ? Соко байсан юм биш дээ гэж ингэж гүн санаа алдаж ингэж амьсгаа авч ингэж гэж бодож ирсэн аахгүй. Тэгээ тэрнээс хойш дараа нь тэр хавцаа явж байгаад нэг хитэн трансгендерүүдтэй явж ирсэн. Би бас нэг найзахлуугаа тэр найзахлуугаа орхол явж ирсэн аахгүй. Тэгсэн чинь гурлаа явж ирсэн. Тэнгүүтлээ нэг ингээл түлхснээ ингээл яг ингээд нэг юм бэнтэр ингэж явж байгаад нэг октодлогоо нэг нэгээ түлхтэн штэ. Яг тэр шиг ингэж түлхснээ амар муухай эргэтэй инээ дээр гурлаа инээснээ яваад үтэн. Тэгээ би гайхаад яанаа ингэж тийм болоо гэж бодсон. Тэнийг бас ачралтай л сэтвэлтэй ер нь бол. Тэгээд яг хамгийн арчаагүй нээр тэнийн заяа. Яг ингэж лифтээс буугаад бүр тэр хаалганы тэнд очиод коноф дараа зогсож байхад зайлуу ч юм уу тагжгараа гişэтэй. Тэнгүүт нь би бүр зүгээр юм чөтгөр шолгоно. Сайн эмхтэн хүн байсан биз дээ. Тогон зөхиулах шиг болоод эргээ харсан чинь эргэж хараад айцтайгаа яаж гарснаа санахгүй хоёр хаалга ингэж гарангуутлаа. Нэрээ тэднийх тэнд энд идэг гэдгийгсэн шүү дээ. Юм шүнчдэг шүү юм ах тэ гэж бодоод зүгээр нэг айсан шүү дээ. Тэгсэн амар тийм зүгээр амар мэдчихдээ байж чинь нэг маа дуунууд мануудыг мэдх юм байж чинь тийм нэгтэй. Даам бэбач. Тэрийг ингээ хүмүүс надлаа ингээд видеог нь явуулаад ангууд надад амар жоохон тийм тоохгүй мэдрэмж төрж байгаа шүү. Ингээ тоглолт морлоо их тийм клипээ цацаад тэгээд дахиад
одоо 4 сарын 4-нд surprise дахиад бэлгэнүүд одоо соло дуу, Вандагийн соло. Тэгээ соло дуунууд, хамтлагийн дуунууд ингээ араасаа ингээ гараа явах гад ингээ гоё юм төлөвлөж явахт нэг хачин матрын юм писта одоо трансгендер бичлэгийг ингээ явуулаад надлаа писта. Би угаасаа тийм трансгендер хүмүүс дуугүй угаасаа писта. Надлаа бас нэг юм сонирхолтой юм гэх юм бол би нэг баарныхын нэрийг хэлээд яах вэ? Нэг газар дуулчаад нэг урт төстэй DJ байсан. Тэгээ би за чинь 20 онд байна уу да. 50-ны нөрөө 50-тад сууж исэн чинь хөөе сайн уу? За юу байна боо гэдэнгүүт нь сайн байна уу гэчээд би ч уус танихгүй юм чинь танилцчих байгаагүй юм чинь тэгсэн чинь стачаа аим хүрээд ангуут нь ингэчээд байжгаад тэгсэн чинь миний ингээд өвдгөн дээр заяа ингэж гараа ингэж тавьснаа ингээ шаадын дэлгээ цацруулаад тэнгүүт нь хөөе пистан яа даа юм бэ чи мэдрэл муутай юм хөөе хамгаалч чи энийг аваач жоо за би хөрхөө болчихё гэж ингээд 2-3 удаа байна уу да баг 2 удаа ямар ч санаж байгаагаар бол нэг юм хогийн трансгендер хүнд ингэж нэг юм флёрт хийлгүүлж ингээ оролдуулж ирсэн түүх байдیں۔ Тэгж яах чинь ингээ аваад тэр нэг хогийн нэг бав кино яас зөлтөн нэртэй ингээ бичлэгийг явуулаад меншнтэй давах надад л авч жоохон онцгой санагчин. Тэгээд сонирхолтой юм болов гэдэг үүднээс зүгээр таад ярьж өгч байгаа юм шүү. Ер нь бол нааг мэднэ гэж байхгүй. Хэд удаа гин оролдлогоор тэгж үдчихсэн байж миний нэрийг нэг санахгүй бай гэж хэлсэн. Тийм байна. Тэгээ өөр маахан сонир сайхан юу байна? Тэр нэг дэмжигч нар нь бас амар тэнэг өлөө загнуулаа юм үзэл тэгэл загнуулаа ингээд амар тийм санагдаад надад тэр жоохон хий балан юм шиг салтаага уугаа яас тэгж дарамжлуулсан байна. Тэгээ үзэх хэрэг байна уу? Юм жоохон Жензи одоо манай сонсогч нар ч юм уу тийм хүмүүс бол үздэгүүлэх ер нь жоохон нэг тийм жоохон одоо муухай харагдах нийгэмшээгүй хүмүүс жоохон ингээд тийм хөөргөд идэм шиг санагдаад тийм надад жоохон тийм тэгээд тоглолтын талаар ярья л гэж. За тоглолтын талаар ярилцгүй яах вэ? Wonderboy хамтлаг 10 жилийн оюун тоглолтыг Social Bear